спит. Луна над ним полночной красотою блещет. Что ж сердце бедное трепещет, какою грустью я томим. Я без забот, без сожаления веду кочующие дни. Сайн бацгаана уу? Классика MJL подкастын энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн маань зочноор Улсын Дур Бүжгийн Эрдмийн театрын уран сайхны удирдагч, ерөнхий концертмейстер, Монгол Улсын консерваторийн хүндэт профессор, цөөхөл хөгжмийн нэгдлийн багш, Монгол Улсын гавьяа жүжигчин Баттөмрийн Солон урагтай оролцож байна. За ингээд миний урилгыг хүлээн авч өнөөдрийн маань дугаарыг хүндтэй зочноор оролцож байгаа багштай маш их баярлалаа. Баярлалаа. Багшигаа бас энэ сайхан нэвтрүүлэгт урьж авчирсанд баярлалаа. Би бүх дугааруудыг бол шинтэн үзэж байгаа, сонссон. За манай дугаар Classic MJL podcast хөл хорионоос шалтгаалаад сүүлийн хэдэн дугаар маань дандаа цахимаар онлайнаар явагдсан байгаа. Тэгээд удаан хугацааны дараа олон дугаарын дараа энэ дугаар маань амьдаар ингээд та бүхэнд хүрч байгаа. Тэгээд өнөөдрийнхээ зочноор багшигаа урьж оролцуулсан байгаа. Тэгээд удахгүй бас Мартин 8-ын эмэгтэйчүүдийн баяр болж байгаа учраас зочноо эмэгтэй хүнээр сонгосон байгаа. Тэгээд өнөөдрийн маань ярилцлага та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. За манай үзэг сонсогчид багшаа өөрийнхөө тухай тодорхой дэлгэрэнгүй танилцуулж өгвөл хаана төрж өссөн бэ? Ямар сургуульд суралцаад мөн төгсөөд ямар газруудад ажиллаж байсан зэрэгсээ дэлгэрэнгүй танилцуулбал. За багш нь ер нь бол Улаанбаатар хотын хүүхэд, Улаанбаатар хотод төрсөн. За тэгээд 73-аас 85 онд хөгжим бүжгийн дунд сургууль гэж багт нь суралцаад 12 жил суралцаад төгсөөд тэгээд Уралын хөгжмийн дээд сургууль одооны Екатеринбург хотын тийм ээ Уралын хөгжмийн дээд сургуульд 5 жил суралцаад тэгээд 1990 оноос одоо хүртэл 30 жил яг Дөрийн театрт ажиллаж байна. Яагаад ер нь яг төгөлдөр хуурч тэр дундаа концертмейстрийн энэ мэргэжлийг сонгосон бэ? Энэ таны өөрийн хүсэл сонирхол байсан уу? Эсвэл төгөлдөр хуурч гэдгийг бол намайг ер нь хөгжимчин болох эхлэлийг бол миний аав тавьсан. Миний аав ч одоо хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяа зэтгэлтэн Баттөмөр гэж хүн байгаа. Тэр хүн ерөөсөө би чи айлын том охин. Тэгэл том охиноо хөгжимчин болгоно гэж зорьсон. Тэгэл ерөөсөө намайг хөтөлж аваачаал одоо манай Монгол Улсын гавьяа жүжигчин банд гэж мундаг дуучин байсан. Тэр хүний эхнэр Маргарита Николаевны Григорьевод хөтлөөд авчиж өгсөн. Тэгэл би охиноо төгөлдөр хуурч болгоно гэж шууд. Тэгэл би ерөөсөө өөрөө ер нь бол би бас нөгөө аав хөгжмийн хүн учраас бас хөгжим сонирхдаг байсан. Тэгэл за би хөгжимчин болох хэрэгтэй байна гэд тэгэл хөтлөгдөөл хөгжим бүжгийн сургуульд орсон. Тэгэл төгөлдөр хуурай ангид орсон. Дараа нь яагаад концертмейстер яг чухам энэ мэргэжлээр ингэж удаан ажиллах болов? За концертмейстер гэхлээр зэрэг ер нь бол багш нь яг сурч байхдаа концертмейстер хийх тийм их сонирхолтой хүүхэд байсан. Тэгээ ер нь ангийнхаа одоо хийлийн хүүхдүүдтэй их тоглодог. Дээд доод ангийн одоо хийлчин тийм хүүхд одоо хөгжим бүжигт багшлж байгаа. Тэд нар бол одоо намайг ярихлаа яг мэдчихэж байгаа. Тэгэл энэ тэнд ангиудаар одоо хөгжим бүжгийн ангиудаар хийсэл тэгэл юу хийгээд юу тоглож ин тэрнийхэн концертмейстерийг хийгээл яваад идэгсэн. Тэгээд Григори багш бол тэгдэг байсан. Ер нь хүүхдтэй биччихсэн гэсэн. Манай Солонгоо бол концертмейстер болох тийм ирээдүйтэй юм байлээ гэд ярьжсэн гэсэн. Тэгээд концертмейстер яг би бол юуны концертмейстер болох вэ гэдэг бас сайн шийдээгүй. Тэгээд сургууль төгсөөд ирсэн чинь бид нар чи яг улсаас одоо томилогдоод явдаг. Тэгэхээр зэрэг эренгүүт одоо бид нарыг төгсөж ирсэн хүмүүсээ шууд томилчдаг байсан. Тэгээ багш нь бол ер нь бол суралцж явах хугацаанд бол би багш болно. Би сургуульдаа л очиж багшлана гэсэн тийм чин хүсэлтэй байсан. Тэгээ эртэл намайг Дур Бүжгийн Эрдмийн театрт хуваарлцсан байсан. Би маш их гайхсан. Надад бол бүр айгүй хол. Яад бол бүр дуучны концертмейстер те. Тэгээд сургууль дээр нэлээд очсон. Би сар гарна явсан. Би багш болноо.
Цэрэнд орж багш, уран сайхны удирдагч Цолон багш хоёр. Үгүй чамайг тэнд хуваарлцсан. Чи ингэж явж болохгүй. Чи одоо нэгэнт улсын зардлаар сурсан. Яг улс хаана хуваал. Үгүй та нар намайг голоод байгаа юм. Би сургуультай л багшлмаар байна. За гэтэл нөгөө 7 сарын 1-нд тушаалн гарцсан хүн нөгөө ажилдаа очиагүй. За нэг өдөр аавда бангатуулна гэжтэй. Чи яасан том хүн? Чи яагаад тэр хуваарлсан газар очдгүй? За тэгээд Дүүрийн театрт төссөн үсээгүй ирсэн. Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн одоо найруулагч, нэрт найруулагч манай Эрдэнэ булган найруулагч дарга байсан тэр үед театрын. За Дүүрийн театрыг голдог их мундаг хүн байна. Сайн байна уу гэсэн. Би Дүүрийн театрт ирнэ гэж юусоо бодоогүй. Би сургуультай л багшламаар байсан гэсэн. Таны хүслээр болдгоо маа. Та нэгэнт одоо сургуулийн төгссөн улсын юугаар явсан бол эндээ ажилланаа. За. Гэтэл дараа нь сонсохноо манай аав одоо Дүүрийн театрын даргатай ерөнхийдөө бас ярьсан байсан. Одоо миний охин ингээд төгсөөд ирнэ. Тэгээ би бол тэртээ түрүү хүн багшлахад бол ерөөсөө хугацаа алахгүй. Би уран бүтээлийн газар ажиллаулмаар ингээд ярьсан байгаа байхгүй. Тэгээд би хуваарлагдаад тэгээд гоцлтуучдын концертмейстераар ажиллаад тэгэл одоо тэндээ ингээд яг тасралтгүй 30 жил ажиллаж байна. Концертмейстер гэж яг чухам хин юм бэ багшаа. Одоо нөгөө энгийн хүмүүс бас ойлгохгүй ч магадгүй те. Яг тэгвэл нөгөө мэрэгжлийн үг хэллэг нэршлүүд ихэвчлэн дандаа гадаад хэлэн дээр байдаг болохоор хүмүүс тэр бүрс нөгөө дэлгэрэнгүй яг ойлголтыг бүрэн дүрэн авч чаддаггүй байх. Тэгэхээр та яг концертмейстер гэж чухам хин юм бэ гэдэг ойлголтыг энгийн хүмүүс бас тайлбарлаж өгвөл. Тий. Концертмейстер гэдэг бол ерөнхийдөө нэлээ одоо тийм ерөнхий ухагдсан. Энийг орчуулах юм бол одоо бидний мэрэгжлийг хамсран хөгжимдөгч гэж орчуулна. Зарим үед бол дагалдан хөгжимдөгч гэж нэг хэсэг хэлж байсан. Дагалдан хөгжимдөгч ерөөсөө биш. Хамсран. Тэгэхээр зэрэг хамсран хөгжимдөгч гэдэг бол концертмейстер хүн бол ер нь бүжгийн, дуурийн дулаачийн, хөгжимчний, ардын хөгжимчний, тэр дотроо одоо сонгодог хөгжимчний, эсвэл одоо бүр англиад явах юм бол хийлих, виолончелих, үлээврих гэд бүр ингээд цаашаа бүр хуваагдаад явчихна. Тэгэхээр зэрэг энэ бол хамсран хөгжимдөгч гэдэг ухагдсан. Тэгэхээр юу хийдэг юм бэ гэхээр за зүгээр одоо сургуулаар бодоход бол бүр юм жоохноос одоо хийлчин, бүжигчин болох хүүхдүүд, виолончелист болох хүүхдүүд, үлээврийн хөгжимчин, одоо ардын хөгжимчин бүгд яадгүй концертмейстер багштай хамт тоглож хамт явж байгаад тэд нар хөгжимчин болдог. Тэгэхээр тэнд бас концертмейстер хэрэгтэй. За одоо дуурийн дуулаач, дуурийн одоо концертмейстер гэхэлэр дуурийн дуулаачийн одоо гоцлол дуучид мэдээж эхлээд тайзан дээр гарахаасаа өмнө концертмейстертай сургууль хийж концертмейстертай бүх парт одоо юу дуулах юм те тайзан дээр юу дуулах юм юу гаргах юм тэрийг бүгдийг концертмейстертай хийн. За тэгээ дуурийн дуулаачийн хувьд бол одоо нэгэнт би ажилладаг те нэгдүгээрт одоо дуулаачийн бүх партийг бүр аагаас нь ихсүүлээд заана. За тэгээд одоо бүр наривчлах юм бол жишээ нь одоо нэг дуучин маань Тоскогийн дүрийг авлаа. Тоска гэж ямар дуурийн, Тоска гэж ямар дүрийн бүгдийг ингээ нотны ихнээс нь заалаа. Дараа нь тэрэн дээр нь бүр наривчлаа заалаа. Дараа нь удирдаач орж ирнэ. Удирдаач өөрийнхөө одоо интерпретацийг хийн тийм ээ. За ингээ удирдаачтай ажиллахад нөгөө л концертмейстер бас байж байна. За энэ дээр хоор нэмэгдэнэ. Мөн л концертмейстер ажиллана. Найруулагч нэмэгдэнэ. Мөн л концертмейстер. За найруулагчтай ажиллахад хөдөлгөөнөө хийн. Концертмейстер байж байна. Ийм одоо яг дуурийн дуулаач хий. Тэгэхээр бүгд хийж бүх тэр дуурийн бүх юм эхлээд ганц дуучинтай байсан бол дараа нь тэр дуурьт орж байгаа бүх дуучинтай хийн. Дараа нь хоортойгоо хийн. Хөдөлгөөнөө хийлээ. Тэгээд би бэлэн болгоод би одоо концертмейстер дуучдынхаа оркестрт өгөөд за өнөөдөр бол үзэгчд бол миний бэлдсэн хийсэн бүх тэр юмыг би сая одоо тайзан дээр шалгуулна. Ийм юу та. Юуны сургуулийн концертмейстерүүд бол хүүхдүүдийнхаа тоглох юмыг хамт тоглоно. Тэгээд хүүхдээ одоо ямар хөгжимчин болох вэ? Тэр болтол нь одоо нэгдүгээр ангиас нь төгсөн төгсөл нь концертмейстер багш бас дандаа хамт байдаг тийм ээ. Гэх жишээ нь. Тэгвэл яг энэ олон төрлийн концертмейстерүүдээс дуулаачийн
концертмейстер яг юугаараа онцлог давуу талтай мөн хүндрэлтэй бэрхшээлтэй байдаг юм байна. Таны хувьд болохоор 2011 онд Монгол Улсын гавьяа жүжигчин Инх Батын амар төвшин одоо бэлтгэж олон конкурсанд бэлтгэжсэн. 2011 онд яг Петр Ильич Чайковскигийн нэрмжид уралдаанд дид байр эзлээд мөн олны үзэгчдийн нэрмж шагналгдчихсэн тийм ээ. Дээрээс нь 2009 онд Михаил Глинкийн нэрмжид конкурсанд мөнгөн цэцэг хич маань одоо Монгол Улсын гавьяа жүжигчин мөнгөн цэцэг хич болвол бас нэгдүгээрээр авчихсан тий. Тэгээ энэ түүчээ одоо энэ эхлэл одоо Монголын дуурийн урлаг мөн дээрээс нь сонгодог урлагт нэг тийм шин жим гаргаж өгөөд тэгэхэд энээс үүдэлтэй ер нь дараагийн олон дуучдын ер нь зам гарч ирсэн гэж хэлж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны хувьд туршлагатай хүний хувьд яг одоо энэ конкурсуудад одоо хэрхэн бэлдэж бай мөн энэ дуудагчтай ажиллахад хэр зэрэг байдгүй энэ талаар. За эхний юунд одоо яг дуучин хүний концертмейстер байх нэг талаар сайн тал нь гэвэл дуучтай дагаад их олон газраар явдаг. Тэгээд олонд бас танигддаг. Нөгөө тал нь бол дуучин гэдэг бол өөрөө их тийм хэцүү зэмсэгтэй хүн шүү дээ. Зүгээр нэг юм жижигхэн юм улаан хоолой. Улаан юм одоо жижигхэн одоо юу гэх нэг юм утас ч юм уу тэрэн шиг тийм байдаг одоо дуучин хүний зэмсэг нь маш одоо нарийн, маш нандин, маш одоо имзэг тийм ээ. Тэгэхээр зэрэг би дуучны концертмейстер бол дуучныхаа юу дуулж байгааг нэгдүгээрт маш сайн судалсан байх хэрэгтэй. Хоёрдугаар дуучныхаа хоолойг энэ ямар одоо ингээд олон дуулуулахад ямар вүлээ, ганц дуулуулахад ямар одоо тэр дуучин маань хоолойн цар нь ямар вүлээ, хурдан ядардаг үлээ, хурдан одоо юмаа одоо сурахтаа хэр удаан билээ, хурдан билээ. Одоо жишээ нь ингээд парт сурах янз бүр шүү дээ. Зарим нь бол өөрөө сураад ороод ирнэ. Зарим нь бол өстой яг концертмейстераар мэдүүлнэ. Гэх жишээ нь ингээд олон хүнтэй харьцдаг, олон хоолойтой харьцдаг. Тэгээд нөө зэмсэг нь их эмзэг. Тийм учраас тэрийг их сайн мэдсэн байх хэвээр. Хоёрт би өөрөө нэгэнт дуурийн дуулаачдын концертмейстер учраас дуурийнхаа талаар бол маш сайн мэдлэгтэй байх хэвээр. Одоо удирдаач ороод ирэл ингээл явхад чинь ямар темптэй явах уу те тэр одоо оркестрийн партиг төгөлтөр дээр авчирсан байгаа ш. Тэгэхээр зэрэг тэрийг маш сайн судалсан байх хэвээр. Дуучтаасаа хоёр юм уу одоо нэг юм хоёр толгой дээр одоо сайн мэдлэгтэй боловсралтай байх хэвээр. Тэгээд дээрэс нь концертмейстер гэдэг хүн маш сайн төгөлтөр уурч байх хэвээр. Манад нэг юм буруу ойлголт байдгийг. Одоо соло тоглож чадахгүй одоо мэрэгчлээ муу хүүхдүүд концертмейстер гэдэг тийм ойлголт их олон жил явсан. Тэр үгүй. Маш сайн төгөлтөр уурч байх хэрэгтэй. Бид нар чинь маш их одоо нарийн юмнуудыг тоглоно ш. Тэгэхээр зэрэг энэ дээр бол ерөөсөө тийм өрөөсгөл бодолтой байж болохгүй. Концертмейстер гэдэг хүн бол маш гоё мэрэгчл шүү дээ. Тэгээд яг энэ олон улсын конкурсанд бол урд нь бол манай дуучид одоо Бурятийн театрын ардын жүжигчин, Бурятийн Оросын ардын жүжигчин Линхавойн Дарим бол энэ Монгол дуучдыг конкурсанд явах үе таалгыг нээж өгсөн. Маш мундаг концертмейстер. Тэр хүний нээсэн замаар за Даримтай ч одоо Монгол Улсын гавьяа жүжигчин Ганбат орж илаа, манай Сайн Баяр орж илаа. Тэгээд энэний дараа би ботсон. Би одоо нэгэнт ингээд дуучтай олон жил ажиллаа. Одоо би нэг конкурсанд явж үзье. Тэгээ миний анхны олон улсын конкурс бол Ганбатын одоо байр эзэлдэг Чайковский нэрмжит конкурсанд Ганбат 4-р эзэлсэн. Тэр конкурсанд би 3 дуучинтай явсан. Манай Монгол Улсын гавьяа жүжигчин болт. Одоо Италид дуулж байгаа манай Урна, тэгээ манай Дуурийн театрын гоцлол дуучин гавьяа жүжигч Эрдэнэ Туяа. Энэ гурвыгаа бэлдээд ер нь нэг орж үзьегээд очоод ороод тэмцээн гэж юм байдаг юм байна. Ялангуяа Чайковскийн тэмцээн гэдэг чинь одоо их л бид нарт амар тийм том сонсогдож байгаа. Тэгээд энд анх удаа дуучтай соогоод орж үзсэн. Тэгээд тэндээс би ер нь их тийм өөртөө итгэл авсан. За болох юм байна. Тэгээ олон дуучин сонссон, олон концертмейстерийг сонссон, тэр уралдааныг тэр чигтэн сонссон. Тэгээд өөртөө их том ойлголттой ирсэн. Тэгээд Глинкийн нэрмжит уралдаанд анх удаа би одоо
оролцохдоо мөнгөн цэцэгтэй оролцсон. Тэгээ хоёулаа харин тэндээс маш том амжилт үзүүлээд одоо Монголд анхны одоо нэгдүгээр байр авчирсан тий алтан медаль авчираад тэгэл ингээд надад бол уран зориг өгөөд за ингээд би ер нь дуучтай бэлтэж орох тийм болох юм биш шүү. Солонгоо чамд бас ирээдүй байна. Бас болох юм байна гэх тий. Тэгээд өөртөө урам авсан. Ингээд дараагийнх нь маш том уралдаан бол 11 онд Чайковскийн нэрмжит уралдаанд амар төвшөнтэй оролцоод бид хоёр бас анхны гэдэг тийм амжилтыг авчирсан. Ингээд энэ бол ер нь Монголын одоо концертмейстрүүд, төгөлдөр хуурчид бол одоо олон улсын тавцанд дуучтайгаа бэлтгэх хэмжээнд хүрсэн байна гэдгийг анх ингээд нээж. Тэгээд тэндээс одоо замыг гаргаж өгсөн гэж би боддгийг. Монгол улсын гавьяа жүжигчин дуучин амар төвшөнгө бол та бас анх олон уралдаан тэмцээнд ингээд бэлтгэж ер нь одоо энэ явж байгаа одоо үндэс суурийг бас тавилсан хүний нэг гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг чухам анх амар төвшин гэдэг дуучин одоо тантай хэн холбож байв? Та одоо нээж илрүүлвүү одоо тэр үеийн тэр дурсамжаас авалцсан бэл. Амар төвшин юу сургуульд сурч байхдаа одоо учиртай 3-4 уралдаан гэж байдаг шүү дээ. Тэрэнд оролцоод 2 дугаар ирээдэлж байсан. Тэгэхэд бол сонсож байсан. Тэр чинь нөгөө манай дээр дуурийн театр дээр жүжигтэн тоглодог шүү дээ бүтэн. Тэгээд амар төвшин хэн 3 байлаа да. Инх тайван байсан санагдчихна. Тэгээд одоо жавхлан төгсөн. Энэ 3 одоо баритон манай дээр бас тоглолтоо хийчихсэн. Тий. Одоо тайлан тоглолт хийчихсэн. Тэгэхэд бас ингээд сонсож байсан. Тэгээд за ийм сайхан хоолойтой одоо хүүхд байна да гэд. Тэгээд яг амар төвшинг төгсөөд юу хаад ерөө багш. За солонгоо багшаа би энэ хүүхдэд танд ингээд хүлээлэг яа. Та одоо энэ хүнийг ингээд цаашаа одоо таны мэдлэлд ирлээ гэд. Тэгээд амраа бид хоёр танилцаад ийм сайхан хоолойтой дуучин орж ирж гин. Манай одоо игнэнттэй дуурийн театрын гоцлтууны игнэт. Ингээл бид хоёр хамт одоо хамтарч ажиллаад эхэлсэн. За тэгэл орол амар төвшин маань жижиг дөрүүдээс эхлээл тэгэл одоо ерөнхийдөө дуурийн театр тоглогдсон дууруудын ихэнх баритоны гол дөрүүдийг бүгдийг ер нь дуулсан шүү тий. За тэгээд бид хоёрын хамгийн анхны уралдаан бол Чайковскийд бүртгүүлсэн байсан. Бүр яг анхны уралдаан бол одоо Вишневская яг Вишневскаяд чинь би нэг 5 дуучинтай явж исэн. Тэгээд тэнд яг уу хэдүүлээ сайхан манай амраад гэдгийг тоосоо өргөж байсан гэх. Тэрэнд чинь манай Хүрлбаатар явсан, Уянга явсан, Ариуна явсан. Тий одоо ингэж хэлэхгүй бол хүмүүс бас бодож байгаа ш нөгөө ятсан болгондоо л төрүүлээд байдаг гэж бодож магадгүй. Тэгээд тэр уралдаанд чинь манай инх тайван байр юу шагналт байр эзлэлүүдээ тий. Тэгээд бид нар чинь 1-р төрөөсөө одоо гарцсан. Тэгвэл тэндээс бол манай дуучид бол маш их юм одоо өөртөө авсан. Хэрвээ хүн одоо дүгнэлт хийдэг бол тий заавралдаан гэж юм байна гэх. Тэгээд сайхан Москва үзээ, сайхан ирсэн. Тэгээд маш олон дуучныг сонссон. Тэгэл ер нь олон улсын уралдаан гэж ямар байдгүй гэдгийг бас мэдрээд ирсэн. Тэгээд яг дараагийнх нь уралдаан бол Улаан-Удад зохиогдсон Байкал гэж олон улсын уралдаанд хамгийн анхны уралдаан. Тэгээд тэрэнд чинь бас манай амраа чинь нөгөө Чайковскийд бэлтжижсэн болохоор явахгүй гээ эргэлзэжсэн. Тэгээд би бодсон л доо. Ер нь бол хоёулаа Чайковскийд очихоос өмнө энэнд ороод бас нэг дуулаад өөрсдийгөө мэдрээд тийм ээ өөрсдийгөө бас жоохон дуулж формд ороод ингээд ирээ та гэд. Тэгээд яваад тэнд одоо тэргүүн байр эзлээд тэгээд competition гэдэг уралдааны одоо эрхийг аваад ирсэн. Тэгээд одоо амраад бүр их одоо өөрт их итгэл бид хоёрт бол маш их итгэл одоо гарч ирсэн. За тэгээд тэр Вишневскаяд явж хахад бид хоёр ч н одоо анхныхаа продюсер буюу анхны Сергейтэй танилцсан. Тэгээд Чайковский уралдаан нэг гоё онцлог нь бол бүх юм цаанаасаа одоо тэнцсэн л бол бүх юм цаанаасаа тэгээд нөгөө бичлэгээ явуулаад тэнцэж байгаа байхгүй. Тэгээд одоо дуучин хүн чинь бас ингээл уралдаанд явхад наазах нь зардлын мөнгө хэрэгтэй очоо байрны өргөдөд тийм юм ерөөсөө хэрэггүй. Тэгэхээр чин зэрэг зөвхөн дуулахтаа анхаарна гэсэн. Тийм анхаарад би болохоор зөвхөн дуулахт нь анхаарад ингээд бүх юм нэг юм тохироонд бүрдсэн. За тэгээд энэ том уралдаанд
одоо 2 дугаар байр, дэд байр буюу үзэгчдийн нэрмж шагнал авсан. Энэ бол надад бол 2 дугаар байраас илүү үзэгчдийн нэрмж шагнал тэр Санкт Петербург гэдэг одоо дэлхийн том соёлын төвд тийм ээ тэр үзэгч нар бол маш том өндөр соёлтой өндөр одоо шалгууртай тийм сонсогч нар амар төвшинг үзэгчдийн шагналаа өгнө гэдэг бол энэ надад маш том шагнал санагдчихсан. Би тэрэнд маш их баярлаж байна. За тэгэл араас нь хоёулаа ч одоо Францд явлаа. Тэгэл нэлийн эд уралдаанд хамт явсан. Тэгээд л одоо тэндээс манай Амрагийн одоо гадагшаа дуулах тэр тий юунд нь бол үзэгчд одоо гадны одоо хүмүүсийн сонирт хүрсэн байх гэж боддгийн. Тэгээд зөвхөн амар төвшөнтэйгоо ч яваагүй би ч одоо Глинкийн одоо мөнгөөс хойно ахаад 2-3 уралдаанд одоо дуучид бэлтгэсэн. Энд бол манай анх 2 дэд байр эзэлжлээ. Манай Хүрлбаатар дэд байр эзэлжлээ. Дорж Цэрэнгийн Бат Эрдэнэ тусгай байр эзэлжлээ. За тэгэл одоо миний бүр одоо нэгэнт уралдаан гэж ярьсан чинь хамгийн анхны конкурс бас Монголд болсон хамгийн анхны учиртай гурын дөрийн уралдаан байдгийг. Энэ уралдаанд би залууч байсан өөрийгөө ч ерөөсөө мэдэхгүй хамт орё гэсэн бүх дуучинг авч ороод 13 дуучинтай оролцож ирсэн. Тэгээд миний хамгийн анхны одоо тэргүүн байр бол хамгийн анхны уралдаан Монгол улсын Өдлөмрийн Баатар ардын жүжигчин профессор Пүрэв Доржийн нэрмжт айрын романсын уралдаан 93 байна уу 94 онд болсон. Тэр бол миний хамгийн анхны конкурс. Тэгээд тэр уралдаанд би 13 дуучинтай оролцож ирсэн. Тэгээд энд оролцоход миний хамгийн анхны одоо эмхтэй эрэгтэй хоолой гэж тустай байсан. Одоо 1-р байрын шагнал авч ирсэн дуучид бол Монгол улсын ардын жүжигчин Жавдсан Дулам, эрэгтэй хоолой орол Монгол улсын гавьяа жүжигчин Ганбат. За тэгээд манай гоцлтуучин Монгол улсын гавьяа жүжигчин Болд 3-р байр эзэллүү, 2-р эзэллүү. Тэгэл манай одоо Монгол улсын гавьяа жүжигчин Долгормаа гэж байр эзэлж ирсэн. Ингээл олон дуучин тэр жил байр эзлүүлээ. Тэгээд би ер нь бас их урам авсан. Уралдаан гэж юм. Тэгэл ер нь Монголын тэрнээс ихсүүлэл Монголд зохиогдсон бүх уралдаанд дуучтай одоо бэлтгэж оруулсан. Сүүлд шарвгаан уралдаан болсон шүү дээ. Шарвгаан уралдаан болсон. Тэгэл ер нь энд ямар л уралдаан зохиогдно нөгөө л солонгоо дуучтайгаа оролцож байдаг. Тэгвэл багшаа таны очир тоглож байсан, оролцсон тоглож байсан театр, танхимуудын одоо таны сэтгэлд хамгийн их одоо хоногшиж үлдсэн тэр дурсгалтай тэр тоглолт нь юу байсан бэ? За миний тоглолт гэдээ ярих юм бол би дөнгөж төгсөж ирээд 90 онд төгсөж ирээд 91 онд Бурятийн одоо нэлээ хэдэн хотуудаар Бурят улсын те баррикадаар явсан. За тэнд бол Монгол улсын ардын жүжигчин урт насан ардын жүжигчин Хавлааш, Монгол улсын гавьяа жүжигчин Бүтэд, Монгол улсын ардын жүжигчин одоо Жаргал сайхан гэдэг энэ ийм мундаг дуучтай би баррикадаар явсан. Тэгээд Улаануудын одоо театрт анхныхаа одоо тоглолтыг хийжсэн. Тэр бол надад их сэтгэлд айгүй их тод үлдчихсэн. Тий. Тэгээд тэр баррикад явахын өмнө би чинь дөнгөж төгсөж ирэнгүүтээ 8 сарын 1-нд ажилд ороод 8 сарын 30-нд Монгол зөвлөлтийн одоо соёлын өдрүүд гэж болж ирсэн. Тэрэнд явж ирсэн. Тэгээд бид нар Москвад тоглож ирсэн. За тэгээд одоо оюутныхаа асуултанд хариулахад их одоо конкурснуудаас хамгийн одоо надад үлдсэн юм бол мэдээж бүх заалнууд их гоё. Бүх заалнууд мундаг байсан. Одоо тэр Чайковскийн консерваторийн Малый заал байна. Тэгээд Глинкийн уралдаанчин Поповын одоо юуны академийн заал болдог. Маш гоё заал. Одоо хоорын тий акустик гоё та. Энэ бүхнээс хамгийн их тод үлдсэн юм гэвэл одоо Амраа маань байр эзлээд тэгээд яг нь 1-р хоёрын дуучид нөгөө гала концертанд ордог. Тэгээд бид хоёр гала концертанд орох болсон гэд одоо гэр дуудаад тэгээд төвлөрд ууртай та хоёр одоо
ороо гэх. Тэгээд большой зал консерваторийн большой залд бид хоёр аав ээж хоёрыг амраадуулаад би тоглосон. Бичлэг надад YouTube дээр байдаг тийм. Тэр бол надад аяйгуу том задал. Яг бол тэр консерваторийн большой залд бол хэн болгон тоглохгүй ш. Тэрэнд ч одоо суралцчихсан оюутнууд нь гос экзамна өгдөг тий. Тэгээд мундаг одоо хөгжимчлэн хамтартай уран бүтээлч бүгд очиж одоо концертад тоглодог. Гэтэл би амар төвшин гэдэг сайхан дуучныхаа одоо юугаар тэгээд тэнд би тоглосон. Тэр тайзан дээр гарч үзсэн. Тэр надад их одоо том сэтгэл төрчихсөн. Яг энэ нөгөө конкурсны дараа одоо Амраа ах маань Монгол Улсын гавьяа жүжигчин болсон мөн таны хувьд болохоор яг концертмейстеруудын төлөөлөл болж одоо Монголд анх удаага Монгол Улсын гавьяа жүжигчин цолыг хүртсэн тий. Тэгээ энэ тухайгаа бас хаалцвал. Тий нөгөө мөнгөн цэцэг бүтээр анх удаага олон улсын уралдаанаас 1-р байр авчирсан гэд хосоор нь одоо дуучинд нь буюу концертмейстерийг бас тэр үед одоо үнэлээд бид хоёулаа одоо гавьяа жүжигчин гэдэг сайхан эрхэм цолыг авсан. Тэгээд авахтаа их өвөрмөц авсан. 12 сарын 31-нд хоёулахна одоо элбэгд орж ерөнхийлөгчөөс тэр шагналаа авч ирсэн. Ер нь бол голцоо яг ингээл нөгөө ой юугаар өгдөг шүү дээ. Тэгэхээр баяраар өгдөг. Одоо нөгөө сонгодог хөгжимчин, сонгодог дуучин гэдэг утгаар нь 12 сарын 31-нд тэр шагналыг өгч ирсэн. Тийм тэгээд одоо анх удаа концертмейстерүүд тий хамсран хөгжимчдийн өмнөөс одоо төлөөлөөд энэ шагналыг аваад ер нь тэрнээс хойш бол одоо концертмейстер хүн хамсран хөгжимдөгч хүн ямар их үүрэг оролтой, ямар их хэрэгтэй мэрэгжил, ямар их хэрэгтэй одоо хүн бэ одоо гэдгийг одоо олон нийтэд ялангуяа хөгжмийнхний хүрээнд одоо таниулсан гэж одоо бүгд ярьдгийн би ч өөрөө бас тэгж боддог. Тэгвэл багшаа сайн концертмейстер болохын тулд яг юуг анхаарах шаардлагатай байдаг юм бэ? Сайн концертмейстер одоо жишээлбэл та яг Оросд сурсан бас мэдж байгаа. Би бас суралцахад яг Оросд олох жишээлбэл яг төрөл бүрээрээ мэрэгсэн байдаг шүү дээ. Үлээврийн концертмейстер бол үлээвэр яг тэр хүн юусоо мэдэхгүй юм байхгүй. Юу ч тавьсан шууд тоглоно. Дуулаач явах бол дуулаач явах. Юу ч тавьсан цээжэр тоглоно. Тэгэхээр яг ингээд нөгөө мэрэгшиж ингэж яг энэ мэрэгжилтэд мэрэгшхийн тулд одоо яг энэ байгаа суралцж байгаа залуу хойч үе минь бас юун дээр анхаарах шаардлагатай юм бэ? За хамгийн түрүүнд одоо төгөлдөр хуураар сурч байгаа хүүхдүүдэд хэлэхэд концертмейстер болно гэдэг бол маш их сайн төгөлдөр хуурж байх хэрэгтэй. Хамсран хөгжимдөгч гэдгийг маш сайхан мэрэгжил шүү гэдгийг одоо аюу сайн мэдэх хэрэгтэй. За тэгээ концертмейстер хүн бас би боддөг юм а байглаас бас төрдөг баха. Яг бол энэ бол маш том мэдрэмж. Маш том мэдрэмжийн асуудал. Нэгдүгürt маш сайн төгөлдөр хуурч болгон бас сайн хамсран хөгжимдөгч болдгүй. Бүр энэ дээр бүр юун дээр одоо юу лээ дэлхийн одоо юунд байдгийг. Тэгэхээр зэрэг концертмейстер болох гэж байгаа бол өөрийнхөө мэдрэмжийг бас аягүй сайн одоо сонсох хэрэгтэй. Тэгээд хэр зэрэг сонсголтой байна тий хөгжимчнийг яаж одоо хөгжимтэй хамсран хөгжимд нь дуучинтай хамсран хөгжимд нь тэрийг яаж сонсч чадж ийн гэдгийг бас одоо ингээд сурч байхдаа өөрөө бас бодож явах хэрэгтэй. Тэгээд концертмейстер хэрвээ болно гэж өөрөө хэрвээ одоо бага одоо сурч байгаа хүүхд бодож байгаа бол маш их юм унших хэрэгтэй. Маш их нот унших хэрэгтэй. Рөөс хамаагүй. Гээл нот уншаад хийлийн доотох юмыг унших хэрэгтэй. Одоо хийлтэй хамсран хөгжимт нь одоо бүх юмнуудыг одоо жишээ нь гар бичмэл юмнуудыг бас аюул унших хэрэгтэй. Одоо үлээврийн концертмейстер бол аюул их технический их юм тоглодог хийлийнх байна те. Тэгээд ардын хөгжмийнхний одоо тэр юунуудыг хөвчлэн гарч байгаа те. Тэгээд нот их унших хэрэгтэй. Нотыг маш их унших хэрэгтэй. Тэгээд өөрийгөө шалгаад дээш нь доош нь одоо хөрвүүлэх хэрэгтэй. Тэрийг бас хийж явах хэрэгтэй. Ингээд ер нь бол концертмейстер хүн бол нөгөө дадлагаар, туршлагаар явдаг байхгүй. Яг тэрийг ингээд багш ингээд заана гэж бол байхгүй. Одоо ерөнхийд нь хэлж өгнө шүү дээ тий. Энэ дээр ингээд тийм. Тэрийг бол яг өөрийнхөө мэдрэмжээр дээрэс нь маш их дадлагаар байдаг учраас нот их унш. Тэгээд маш их сонс.
Дуур их сонс, концертуудыг их сонс, ер нь хөгжмийн бүтээлүүдийг их сонс, балет их үз. Ер нь тэгэл өөрийнхөө одоо энэ толгооны юуг бол бас их сайн тэлэх хэрэгтэй. Их юм. Тэгэл зөвхөн би одоо дуурийн дуучны концертмейстер гэл зөвхөн тэрэнд ингээл ахын хайрцагтай тийм. Тэгээ дээрэс нь одоо тэр нотоо сурсан байлаа ч гэсэн ерөнхий тэр дуурийн утга агуулга санааг мэдэхгүй бол дуурайа судлах болоо юу гарч байгаа, яаж гарч байгаа. За тэр дотор нь ямар хөгжим тоглож байна. Одоо чиний оркестрт дуурахад тэр яг ямар хөгжим дуурах тийм. Тэр энтрийг ер нь бол тал талын мэрэгчлээ, тал талын одоо боловсралтай, мэдрэмжтэй байж ич сайн концертмейстер. Тийм болохоор тэрэн дээр их анхаарах. Манай сургуулийн хувьд бол за жилд нэг эсэл дээр нэг 15-аас 20 ч юм уу тий. За зарим жилүүдэд бол 30 төгөлдөр хуурж бол эсэл дээр авдаг. Гисэн хэдий ч бидний одоо байгаа нөхцөл байдал юу үсээд байна гэхээр бид нэр концертмейстеруудын хомсдол орчихсон байна. Тэг яагаад бид нэр ийм байдалд хүрчих вэ? Бид нэр эсэлдээ аваагүй шавсан. Бид нэр төгсөгчдөө төгсгсөн. Гэтэл яагаад одоо яг урлагийн салбарт, урлагийн сургуулиудад ажиллах концертмейстер байхгүй байна вэ? Бид нэр яг юун дээр алдсан юм бол та энэ тал дээр юу гэж боддог вэ? Одоо нэг талаас бол одоо концертмейстеруудыг одоо үнэлдэггүй те хүндэлдэггүй гэсэн яриа байдаг. Нөгөө талаас болохоор одоо концертмейстерууд ингээд юу нот харж унших нь битгий өгөөд явуулахад тортал тавтаагүй ирдэг те. Эсвэл нөгөө тоглож байгаа хүндээ бүр дэм болох нь битгий бүр гай болоод ингээд алдаг ийм тохиолдлууд байдаг гэдэг. Ингээ хоёр талын ийм ярианууд байдаг. Тэгвэл яг энэ учир шалтгаан жишээл таны хувьд яг юунд байгаа юм бол? Яг одоо хин оюукагийн яг асуулт шиг тавьж байгаа асуулт шиг яг хоёр талтай. Түрүүн би бас хэлсэн те их сайн төгөлдөр хуурчих хэрэгтэй гэдэг шиг. Одоо би жишээ нь одоо консерваторт яг хамсран хөгжимдөх тэр ур чадварын хичээлийг ордог. Тэгээ тэр хичээл дээр би хүүхдүүдэд одоо сурагчтай дандаа хэлдэг байхгүй. Концертмейстер маш сайхан шүү. Маш сайхан мэрэгжил шүү. Та нар ингээд соло тоглоод ялангуяа өнөөдөр манай Монголын нөхцөлд бол нэг концерт тавина, хоёр концерт тавина. Бүр дэлхийн хэмжээний мировой хөгжимчин л болохгүй бол манад бол тоглогч хэцүү. Тэгэхээр яалтчгүй концертмейстер бүр хийдэг байхгүй. За тэгээд тэрэн дээр нь өнөөдөр яагаад манад ингээд концертмейстерийн хомсдолд орчвоо? Нэгдүгээрт ерөөсө концертмейстер болъё гэсэн хүсэл тэр хүүхдүүдэд бас сайн төрөхгүй байна. Хүсэл төрөхгүй байна. Яагаад төрөхгүй байна? Бид нарыг үнэлдэггүй. Бид нарыг ерөөсөө нэг хоёр дахьч гэж авч үздэг. За, хоёр дахьч гэдгийг хэн үүсгэсэн бэ гэвэл хувь хүн. Хоёр дахьч байхгүй тулд өөрөө маш сайн давтах хэрэгтэй. Өөрөө тэр урт нотоо маш сайн уншдаг байх хэрэгтэй. Бэлэн байх хэрэгтэй. Одоо намайг төгсөөл ирэхэд за миний хөө энэ дуурийн энэ айрыг сурчаараа тэгээ дараа нь хоёлоо орё. Үгүй. Шууд нөгөө нотнуудаа тавиал, шууд нөгөө дуурийнхаа партийг тавиал, шууд удирдаач орж ирээл, найруулагч орж ирээл. Тэрэнд бэлэн байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ нэгдүгээр одоо чадваргүйгээсээ олж үнэлүүлэхгүй. Багш нар буюу одоо дуучид буюу энэ концертмейстертэй хамсардаг хүмүүс чинь бүгд том одоо нөгөө шалгуур тавина шүү дээ. Тэр хүүхдтэй тоглохын тулд өөрөө бэлдсэн байх хэрэгтэй байхгүй. Хичнээн 1-р ангийн жоох хүүхдтэй умцаа байсан ч гэсэн бэлдэх хэрэгтэй. Тэр хийлийнхаа партийг мэдсэн байх хэрэгтэй. Энийг нөгөө багш нар нь шаардаад тэгэхээр зэрэг ёстой. Тэгээд багш нар нөгөө голж эхэлдэг байхгүй. Концертмейстрээ аргагүй шүү дээ зөв. Яг бол тэр концертмейстрийг сургах хэсгүй харин концертмейстер хамсран хөгжимдөж байгаа хүүхдтэй дэм болоод бүр харин ч бүр багш нартай зарим талаас одоо хамтарч те энэ дээр ингэмээр байна хүүхд маань ингэмээр байна гэд бүр ийм байх хэвээр өнөөдөр сургаад байдаг байхгүй. Ингээд нэг юм хоёр талтай байгаа. Үнэлүүлэхийн тулд өөрөө эхлээ бэлэн байх хэвээр. Өөрөө эхлээ бэлэн байх хэвээр. Яагаад өнөөдөр Батөмрийн Солонг ингээд дуурийн театрт те ингээд улстай үнэлүүлээ сууж байгаа юм байна. Би маш их давтдаг байсан. Би тэр дуурийн партуудыг өстө өглөөнөөс орой суугаад би гэр орнооч мэддэг байсан. За би энийг мэдчих хэвээр. Нөгөө дуучид ч орж ирээ шууд дуулж байгаа шүү дээ. Би тэгээд доорн ингээл салгалаад байж болохгүй шүү. Тийм учраас маш их давтах хэрэгтэй. Ерөөсөө л яг мэрэгчлээ яаж давтчихсан тэр шигээ давтах хэрэгтэй. Би бэлэн байх хэвээр. Иннээсээ болоод манай төгөлдөр хуурчид хүнд гологддог байхгүй.
Тийм учраас энэ бол ерөөсөө хувь хүнээс. Үнэлэгддэггүй гэдэг бол яг нэг хэсэг бол мэдээж жоохон тийм үнэлгээний асуудал бол бас тутмаг байсан баг. Одоо бол концертмейстер гэдэг хүнийг бол ерөнхийдөө одоо жишээ нь дуучид бол үнэлээд одоо конкурсанд явхад бас концертмейстерүүд нэлээд тийм үнэлгээтэй болцсон ш. Тийм болохоор ерөөсөө л өөрөө бэлэн бай, өөрөө мундаг бай, өөрөө бүр юмаа сайн мэдээ. Тэгхийн бол хаач голдохгүй. Хаач одоо нөгөө концертмейстер ийм биш тэ гэж ярихдаггүй. Тэгээд манай сургуульд зүгээр нэг юу ингээд концертмейстер баахан олон төгөлдөр уурчд байгаа мөртлөө концертмейстер байхгүй. Тэгэхээр энийг жоохон бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Бодлогын хэмжээнд тий. Тэгээ яг төрлөөр нь бас мэрэгшүүлэх хэрэгтэй байхгүй тий. Би яг ажиглаад авахд бол ингэж хардаг. Нийт сурж байгаа одоо төгөлдөр ураа сурж байгаа сурагч оюутнууд маань юу ажиглагддаг вэхээр концертмейстрийн хичээлийг одоо яг нөгөө хоёр дахь гэж одоо цөөх хөлөгч мичээлийг хардаг шүү дээ. Тэгээ хоёр дахь гэж суран яагаад тэгж ийн гэхээр одоо нота 50 тоглолчно одоо бараг нэг тэгсгийж аваад харж байгаа тоглолчно гэх. Яагаад нот тавьж байгаа гэдэг юус учрыг ойлгохгүй байхгүй. Тэнд одоо нота мэдэхгүй дээ ч юм уу цээжилж чадахгүй дээ тавиад ин гэж ойлгоод байгаа байхгүй. Эсвэргээрээ тэр чинь хүнтэй нөгөө хамсарч хөгжимдөж байгаа учраас ямар нэгэн газар дуучин мэдээж алдаж болно, мартаж болно тийм үү. Тэгэхээр тэр газараас нь барьж авах хэрэгтэй учраас тэр хүнд чинь клавир гэж зүйл нь байгаа гэдгийг ерөөсөө хүүхдүүд бас ойлгохгүй байгаа юм байна гэж харсан. Тэгээд дээрэс нь тэрнээс бас нэг юм үүсэж байна. Хойно сурахад бол бид нэр бол концертмейстрийн хичээл дээр хамгийн их алуулдаг байсан байхгүй. Мэргэжлээсээ илүү. Тэгээд яг тэр бас нөгөө нэг сургалтын юу байгаагүйгээс үүдээд Монголд маань байгаагүйгээс үүдээс бас хүүхдүүдэд нэг тийм ойлголт төрүүлсэн болов уу гэж би яг өөрийнхөө хувьд бол жишээлбэл анзаарсан. Тий. Тэгээд концертмейстрийн хичээл маш чухал хичээл шүү гэдэг би эхний хичээл ороход л хэлдэг юм. Тэгээ концертмейстер хүний одоо бол бас харьцангуй бас манай нэг юм нэгдэл байгаа ш. Нэгдэлтэй би бас багш нартаа хэлээд концертмейстрийн хичээл орохоос өмнө бас тэрийг танилцуулж багш нараараа яриулж ингээд дуучинтай тоглоход ийм байдаг ингээд ерөнхий ойлголтыг их өгөх хичээж байгаа. Тэгээд яг энэ би ч н одоо 92 оноос яг концертмейстер хийгээд давхар одоо концертмейстрийн ур чадварын хичээлийн багш хийсэн. Тэгээд ингээд хүүхдүүдтэй явж хахад одоо тэр төгсөгч нараас маань балет дээр гэрэл цэцэг маш олон жил ажилласан. За одоо дуур дээр хин намуун байна. Их хоёрын намуун, самдангийн номин байна. За тэгээ манай урт насан байна. Тийм ээ? Хүүгийн урт насан гэх мэтийн бас миний төгсгсөн хүүхдүүд ямар ч байсан ингээд концертмейстер хийгээ яваад байна. Одоо өөр суйст бас байгаа тий. Тэгэхээр зэрэг би бас нэг жоо би хүртэл шавна. Манай оюутнаас концертмейстерээр сурч ирсэн. Тэгээд би боддгийн ямар ч байсан жоохон ч гэсэн ойлголт өгсөн болов уу. Тэгээ наашаа их уруу татхыг хичээдэг. Бас хөгжим бүжигт концертмейстер хийгээсэй гэж их хичээдэг байхгүй. За яг түрүүний ярьсан дээр нь концертмейстер гэдэг хүн зүгээр нот тавиад хүнийг дагдаг хүн биш ээ. Бүр дагуулдаг хүн байхгүй. Авч явдаг. За тэгээд би нэг юу хэлье. Нэгдүгээр тэр нотон дээрх бүх юмыг мэдэх хэвээр. Дуучнаа маш сайн сонсох хэвээр. Түрүү оюукан хэллээ шүү. Ингээд алтхад бариад авах хэвээр. Яг тэр бол ерөөсө мэдрэмж асуудал. За Чайковскийн уралдаанд Амрата тоглож исэн чинь одоо юу нот эргүүлэгч авах уу гэхлээр би за энэ том уралдаанд ер нь авсан дээр баха. Би ер нь авсан дээр юм байна гэд эхний түр дээр авлаа. Тэгсэн чинь нөгөө Донжоны айрыг чи маш хурдан шүү дээ. Шампан айрыг те дамдаа. Тэгээ явж исэн чинь нөгөө нот эргүүлэгч маань Амрагийн дууг сонсоод уяраад нөгөө нот маань байдгүй те. Тэр чи айгүй хурдан явдаг. Зүгээр өөрөө сар хэдэн эргүүлээд цаашаа хараа яаж цээжилсэн байсан. Гихчин тэгэхээр би ерөөсөө би ярьдаг байхгүй. Би айгүй байлдааны бэлэн байдал байх хэвээр. Дуучин хаачин. Тэгээд дээрэс нь дуучингийн ард би нэгч буруу нот дуургаж болохгүй. Магадгүй нөгөө дуучин маань дуундаа ороод зохиолдоо ороод ингээл явж исэн. Би яан гэсэн чинь нөгөө юмыг сарниулчул яа. Тийм учраас бүр яг түрүүний хэлдэг шиг би бүр яг ингээд ард ингээд бэлэн байх хэвээр. Надад алдах хэрэг байхгүй. Надад буруу тоглох хэрэг байхгүй. Надад одоо тэр дунд ингээд одоо яадгийн сэтгэл хөөрөлтөө болоод 9 жорол ерөөс тийм их надад байхгүй. Би яад үл тэр хүний ард би яг тэр хүнийг одоо дэмжиж сууж байгаа юм шүү. Тэгэхээр зэрэг концертмейстер хүн гэдэг бол ямар хариуцлагатай мэрэгчлээ.
Адилхан бүжигдээр ч адилхан, хөгжмөдөр ч адилхан бүх юм дээр яг арын фронт байхгүй. Дээрээс нь концертмейстерийн нөгөө уран чадварын хичээлээр бас юуг олж чаддаг вөхөр нөгөө олон төрлийн уран бүтээлчтэй харьцаж ажиллаж байгаа учраас тэр хэмжээгээр нөгөө хүүхдийн уран бүтээл сэтгэлгээг аягүй хөгжүүлдэг юм шиг санагдав те. Таньдаа сурж байхад бид нар ч одоо ингээд дуурин театрт ирж нийлдэг байсан. Тэгээд тэгэнгүүт чи нөгөө нэг байнга ингээд энчээ ирээл дуучтай уран бүтээлчтэй том хүмүүстэй ингээд харьцаал уран бүтээл хийгээл тэгээд тэр чинь нэг хүүхдэд нэг юм бас нэг баг зэрэг уран бүтээл болох гэж байгаа тэр эхлэлийн ингээд тавьж өгд юм болоо гэж харсан байхгүй. Тий. Би ч нөгөө сурч байхдаа нөгөө яг хөө эрхээ эдлэл нөгөө дуурин театрын концертмейстер гэдгээрээ тэгээд бас энэ сайхан дуучдыг одоо хүүхдүүдтэй бас сонсуулах юмсан гэдэг аль болохоор дуурин театраас дуучийг их авдаг байсан тий. Тэгээ нэг удаа яага бид нар нэг ангийн концерт хийсэн юм аа. Гэсэн чинь манай дуучид бүр өөрсдөө ингэж яатсан бас. Багшаа тантай нөгөө ингээд нөгөө өөрийн бүр найдвартай төгөлдөр хуурч концертмейстертайгаа дуулахад тэд нар нөгөө зөвхөн өөрийнхөө юмд анхаарлаа хандуулцдаг байхгүй. Тэгсэн чинь тэн дээр эн чи ёстой явдалтай юм багшаа. Нөгөө хүүхдээ яана хүүхдээ алчих гэдэг. Тэр шиг бид нар ерөөсөн маш найдвартай байх хэрэгтэй. Тэгжээж дуучин, хөгжимчин, бүжигчнийг амжилт тий тэр зохиолоо сайхан гаргахад, тэр юмаа сайхан дуулахад, зөв дуулахад, хүнд зөв хүрэхэд нь бол хамгийн гол хүн нь бол хамсрав. Тийм. Эсвэргээр энэ суралцж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор яг аль хэзээ нөгөө өндөр дээд түвшний уран бүтээлчтэй нийлж байгаа учраас төвшний хувьд бол нөгөө сургалтын системээс илүү уран бүтээл сэтгэлгээр аль хэзээ очт юм гэж бид яг өөрсдөө анхаардаг. Мундаг одоо яг театрын дуучид чинь хүүхдэд зориулаад жижигхэн ингэж дуулна гэж байхгүй шүү дээ. Яг л өөрөө тэгэхээр зэрэг бас манай сурч байгаа хүүхдүүдэд бас их төлөвлөгөө өгдөг. Ойлголт сайн өгдөг байх гэж. За Монголын хувьд бол нэг үе бодох юм бол одоо дэлхийн олон театруудад манай дуучид урагтай ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр авьяас одоо хөгжлийн хувьд бол мэдээж ярих юм байхгүй манайх илүү байгаа. Гэвч яг дэлхийн хэмжээний сонгодог тийм мэрэгжлийн мэрэгсэн дуучныг бэлтгэхэд манай сургалтын системд бид нар юу анхаарах шаардлагатай байгаа вэ? За энэ бол өстой яг миний бүр хүсэжсэн асуулт байна. Тэгэхээр зэрэг манай сургалт бол мэдээж дуучдыг сайхан гаргаж байна. Өнөөдөр бид нар Монголын дуучид дэлхийд гарч байна. За, сургалтанд бол анхаарах юм бол маш их байдаг. Ялангуяа би бол өөрөө одоо бас консерваторийн дуулаачийн тэнхимд олон жил концертмейстер багшаар ажилласан. Тэгээ харж байхад манай сургалтанд нэгдүгээрт манай одоо дуучин хүн, дуурийн дуучин хүн маш сайн одоо нөгөө парта хийхин тулд төгөлдөр хуурыг сайн мэддэг. Тийм болохоор нөгөө опшн фано гэж үүдэг шүү дээ. Ерөнхий төгөлдөр хуурын хэлбэр ерөөсөө бараг миний хэрвээ болдог бол өдөр болгон л ормоор байгаа. Тэр маш дутагдaltaй. За дуучин хүн өшөө маш сайн онол мэддэг байх хэрэгтэй. Онол, гармон, сонсгол. За тэр хичээлийг бол ерөөсөө сургуульд хөл тавьснаас нь дуусан дуустал нь өдөр болгон. Би бүр тэгж бүр хэлдэг байхгүй. Энэ хоёр бол одоо дуучин болох маш том суурь. Энгүүгээр бол өнөөдөр манай дууч зарим айгүй ядарч шээ. Бас хэцүү байна. Чи аргагүй шүү дээ. Сайхан зөвхөн хоолойг бид нар гоё нөгөө нэг зүгээр чулууг бид нар гоё болгох гол янзлж байгаа. Тэрэнд чи их юм орно ш. Тэгэхээр зэрэг энэ хоёр том юм айгүй дутагддаг. За вокалны багш нар бол манайх бол одоо юу голдохооргүй сайн багш нар байгаа. Мундаг дуучдыг гаргаж байна. Вокал тал дээр юу анхаарах вэ гэвэл манайх предклассик буюу одоо анхны тэр нь одоо классикаас өмнөх пергалес одоо юм бид тэд нарыг маш бага хийж байна. Маш бага явж байна. Сургалтын програмд. Энийг бас би хэлээл байгаа. Ерөөсөө шууд том айрын руу тэгэл нэг хитгэн айрын эргэлддэг. Шууд нэг том монгол дуу руу орчдөг. Тэгээ нөгөө яг юу яагаагүй боловсроогүй хоолоон дээр тэр бол яадгүй. Би манай одоо ардын жүжигчин долгор ихч тэгжсэн шүү дээ. Хойно Свердловскийн консерваторид одоо дуулаач юу нь яад гэсэн чинь намайг зөвхөн төгсөхдөө за яах вэ нэг монгол дуугаа дуул гэсэн. 3 дугаар курс хүртэл ерөөсө дандаа предклассик. Одоо нөгөө хоолойг сайхан юу яах тийм ээ бэлтгэж өгч байгаа байхгүй тийм. Тэгэхээр зэрэг предклассик буюу одоо дараагийнх нь Моцартыг их дуулах хэрэгтэй. Моцарт. Тэр бол дуучин хүнд нэгдүгээр нөгөө хоолойнд нь хэрэгтэй. Хоёрт нөгөө
айгу чимхлүүр юм их тэндээс олж байгаа юм тий. Ганц дуучиж биш хөгжимчд гэсэн хэлж ярьдаг шүү дээ. Классик тоглоод Моцарт гэдэг тоглонгод хөгжимчийн шав шалтнаар харагддаг гэж байгаа байхгүй. Ямар ч нөгөө юу педалаар ч юм уу далдлах өнгөлөг юу ч байхгүй. Тэгэхээр зэрэг сургалтандаа манай вокалын багш нар энийг анхаараасаа гэж боддог. За тэгээд нэг чухал юм хэл. За манай концертмейстерүүд ч гэсэн одоо бэлтгэгдэж байгаа концертмейстерүүд ядаад италиар уншдаг байх хэрэгтэй. Италиар бүр дуучтай болж байгаа үйл явдлыг хэлээд өгдөг бол бүр сайн. Орос хэл. Бүх манай материал, бүх сургалтын одоо нот, материал бүх юм орос дээр. Орсыг маш сайн мэддэг. Итали хэл дуучин хүн ялангуяа. За энэ нь бол давхар концертмейстерийг би бас анхаараарай гэж давхар хэлчихье. За тэгээд Франц хэл, Францаар уншдаг байх хэрэгтэй. Германаар гэд хэлний мэдлэг өстой бүр бас их чухал. Ядаад уншдаг байх хэрэгтэй. За дуучид бол бүр ойлгодог байх хэрэгтэй. Тэрийг уншаад. Би хамгийн түрүүнд ингээл ялангуяа концерт одоо дуучинтайгаа ингээл парти эхлээд байна. За хөө энэ дээр юу гэж байгаа хоёул ална гэж гэнүү тална гэж гэнүү хайрлна гэж гэнүү тэрийг мэдэхгүй хоёлаа тэгээд ингээ харамхуу байхлаар чи юу болох вэ гэд ингээд эхэлдэг байхгүй. Энийг их анхаармаар байгаа. Хэлний хичээл. Манайхан яг Итали хэл ордог юм шиг байна. Хүүхдүүд маань энэ дараа нь энэ дуучин хүнд ямар хэрэгтэй вэ гэдгийг мэддэггүй. Хичээлээ маш их таслана. Сонсголын хичээлийг оошоож үзэхгүй, гармоно оошоож үзэхгүй. За ов шиг бүрээ оошоож үзэхгүй. Гэтэл төгсж ирээд дуурийн театрын гоцлол дуучин болоод сая толгоор ундон гэдэг байхгүй. Би тэрэндээ орж байхгүй. Магадгүй нөгөө нэг хэл гэдэг чинь багш нөгөө сургалтын системд бол яг нөгөө үндсэн нэг системээр л явдаг шүү дээ. Одоо нэг ойр зургийн ингээл нэг төвшин ахиулаад тэгвэл яг үнэхээр л дуурийн дуулаач болох гэж байгаа юм бол яг тэгвэл дуурийнх нь партитур дээр ч юм уу шууд юун дээр клавир дээр нь орчуулах хэл гэдэг ч юм уу одоо шууд тэгэж магадгүй тэгэж хичээл ордог байл бас илүү үр дүнтэй гэж одоо бид нар сургалтанд илүү шинэлэг юм оруулах хэрэгтэй байна. Одоо өшөө чангаруулах хэрэгтэй байхгүй. Тэр хүн чинь гол зорилго нь гадагшаа харж ярих гээд байгаа биш шүү дээ. Ерөөсөө яг тэр дуулаачийн юмыг сурах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр шууд тэрэн дээр нь ажиллаж бас. Одоо тэгэл төгсж ирсэн одоо дуучид орж ирэл нөгөө конкурсанд бэлтнэ. За тэгэл нэг айрын юм уу нэг романс яваал. За энэ дээр юу гэж байгаа юм гэхээр зарим мэдгүй. Гомч гэсэн минь. Тэгээ юу мэдчих дуулаад чи тэгээд онц авч ирсэн мэдтэй энийгээ дуулаад гэхлээр тэгсэн багш. Тэгээ юу мэдэрч. Тийм болохоор манай бас сургалтын концертмейстер багш нар энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Юуны тулд концертмейстер багш гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Концертмейстер багш. Тэгээд ерөөсөө за ингээл нөгөө дагаад хөгжмөдчдөг. Үгүй ээ. Буруу левел зогсоож явах хэрэгтэй. Яг нотон дээр Верди гэдэг хүн одоо цэгтэй нот байвал цэгийг бүр заавал хэлэх хэрэгтэй. Бүх юмыг яг нотон дээр байгаагаар хэлэхгүй ингээд л ерөнхий явал ирээд засаад ахлаар чинь би бүр гайхаад байдаг байхгүй. Нэг адилхан нотоор тэр тэнд сурч байгаа. Нэг адилхан нотыг би тавьж байгаа. Тэгэхэд би засвар хийгээд байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөс сургалтын юмд их чангалах хэрэгтэй. Манай концертмейстерүүд багш бас их чанга байх хэрэгтэй. Театрын соёл гэж багшаа яг юу юм бэ? Нэг үе ботхоос сонгодог урлаг сонирхогч маань ер нь маш олширч байна тийм ээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс маань театрт ирэхээс өмнө юуг одоо урьдчилж мэдсэн байх, мөн бэлдсэн байх шаардлагатай байдаг юм бэ? За театр гэдэг бол бас манай дуурийн театрыг ариун сүм гэж их ярих дуртай тийм. Театр гэдэг бол манад бол хөгжөөд одоо 70 жил л болж байна. Сайн ярих юм бол Европ одоо тэр улсуудад бол 300-400 жилийн түүхтэй тийм ээ. Тэгэхээр манай үзэгч нар бол дуртай үзье гэсэн хүмүүс ирж байгаа. За эднэрт би юу анхааруулах вэ гэвэл чаддаг бол одоо нэт одоо бид нэр үзэж харах юм айгүй илбэг болсон. Энд үзэж байгаа юмгаа чадвал тэрний юуны тухай ингээд уншичаад ирвэл өөрт нь айгүй амар. Нөгөө эн чин тэгж хэлж байгаа юм биш үү? Эн чин ингэж байгаа юм биш үү? Тэрийг айгүй сайн. За тэгээд хөгжим сонсох гэж ирж байгаа, дуучин сонсох гэж ирж байгаа, балетын тэр сайхан одоо харах юугаар тий балет орж ирээд ерөөсөө ярьж болохгүй гэдгийг их сайн анхаарах хэрэгтэй. Соёл гэдэг бол нэгдүгээр чанга ярьж болохгүй. Хажуугийнхаа хүн юм сонсох гээд байхад хажууд нь чанга. За тэгэл манайхан ч одоо идэж уугаал нөгөө шашааг үддэг шиг одоо баахан ундаа жүүс одоо бүх юм бол байж. Хамгийн гол соёл цагтаа ирдэггүй.
Цагтаа ирдэггүй. Бид нар чинь бүр хаалгаа хаагаал цуураал нөгөө удирдгал хөгжим эхэлж нэгдүгээр үзэгдэл явж байна. Тэгээ орж ирээ загнана. Би орж үзмээр байна гэх. Яг бол тэр чинь ороод үзэж байгаа ялангуяа тайзан дээр байгаа дуучдаж гэсэн хэцүү шүү дээ. Ингээл нүднийх бүр хамгийн нэгдүгээр цаг. За манай театр бол энүүгээр айгүй мундаг шүү дээ. Яг 00-д хөшгөө нээдэг. Манайхан яг нөгөө гадны байгууллагууд шиг бодоод яадаг. За цаг. Энийг бүр өстө үзэгч түмэндээ маш их гүйж шүү. Манай театр 00 нээдэг. За тэгээд орж ирээд шуухгүй байх тийм ээ. Тэгэл цаас маас одоо шаржигнуулахгүй байх. За тэгээд үзэж байгаа юмныхаа тухай тодорхой ойлголт авчаад ирчвэл өөрт ч амар шүү. Өөрт ч айгу дөхөн болно. За тэгээд театрын соёл хувцлалтаа их сайхан бодох хэрэгтэй. Мэдээж сонгодог юм үзэж байгаа юм чинь сайхан гоё. Их төлөв мөртлөө гоё. Тэгэл одоо гадны театруудад бол тэр мундаг хүмүүс ч нөгөө гоё юм хумаа гайхуулж иртэлээ гэсэн тийм. Ямар ч байсан их сайхан тийм цэвэрхэн гоё хувцлах хэрэгтэй. Ер нь тэрэн дээр анхаарах хэрэгтэй. За тэгээ өөрийнхөө үзэх гэж байгаа, сонсох гэж байгаа юмыг бас судалчаад ирэл их зүгээр. За тиймэрхүү юмнуудыг дээрэс нөгөө бага насны хүүхдүүд айгүйх олон дагуулж ирж ойлголт. Бага насны хүүхд ч айгүй хэцүү шүү дээ үргэлж. Тэд нар биш та нэг сандал 30 минут сум. Хүүхдэд буруу их ямар ч арга байхгүй. Тэгэл тэдний нөгөө юу анхаарал нь сарна шүү. Тийм учраас хүүхдийг бол нэг ийм хүнд юунд бол дагуулж ирэх. Яг тусгай хүүхдэд зориулсан хөтөлбөртэй үед бол балетанд бол хүүхд дагуулж ирэхэд бол бас арай авчиртай. Яг бол тэр нөгөө хүүхд ч нөгөө хүн бүжиглж байгааг харахлаараа зэрэг айгу тэрэндээ сатаардаг бас сонирхдаг байхгүй. Балет ч арай өөр. Дуур бол хэцүү шүү дээ. Тэрийг сонсоод нөгөө өөр хэл дээр ядчих хад дуулна. Тэгэл нөгөө хүмүүсийн яадаг өө гэж дуулчихлаар ч нөгөөдөл ч ойлгохгүй. Тэгээд хүүхд бол үнэхээр хэцүү. Хүүхд бол хэцүү тийм. Манай театрын хувьд багшаа урын сангийн шинжилэл одоо хэрхэн явагдаж байгаа вэ? Хэдэн жилийн хугацаатай шин дөөр балет тавигдаж байгаа вэ? За яг одоо энэ бол надад бол чи яг миний одоо өнөөдөр ажлын юунд ажилда багш нь одоо энэ уран сайхны удирдагч гэдэг ажлыг аваад яг хагас жил болж байна. Тэгээ яг энэ хооронд бол би бол энэ ажлыг надад өгөхөд бол нэгдүгээрт би өөртөө за энэ юу болж байна те. Тэгээ намайг 30 жил энэ театрт ажилласан туршлага байгаа бас нэг дотор нь одоо чанагдсан учраас энэ ажлыг энэ албан тушаалыг өгсөн байх гэж бодож байгаа. Тэгээд би одоо нэгэн тэнд ингээд хүн те итгэл хүлээлгэж байгаа учраас би хийх ёстой гэдээ бас. Гэхдээ яг хуу энэ хооронд бол миний одоо яг уран сайхны удирдагч гэдэг ажлыг аваад би өөртөө ямар одоо зорилго тавьсан гэвэл дэлхийн стандартыг театртаа л одоо бий болгочих юмсан гэсэн тийм зорилт тавьсан. Дэлхийн стандарт гэдэг нь юу? Нэгдүгээрт маш чанартай. Яг дэлхийд одоо дуурууд яаж тоглогдож байна? Дуучид нь яг дуурийн дууч нь ямар хэмжээнд тэр си юм уу, тэр доо юм уу, дээд өнгө авах хэрэгтэй. Балетийнх нь 32 авах хэрэгтэй гэдэг ч юм уу. Оркестр хүүхдэд дуурах хэрэгтэй. Бүх одоо партуудыг бүх хөгжим дуурч явах хэрэгтэй ч гэдэг юм. Өөрөө нөгөө би 30 жил ажилласан юм чинь тэр болгон дээр айгу санаа зовж явдаг байхгүй. Бас биднэрт ингээл учир дутагдал зөндөө байгаа шүү. Тэгэл үзэгчдээс ч их юм ирдэг те. Тэгэхээр энэ стандарт гэдгийг би өөртөө айгу зорилго болгосон. За тэгээ ажиллаж явах хугацаанд бол янз бүрийн байна л да. Тэгээд ядж хахад одоо энэ 6 сарын хугацаанд ч одоо тэгээд энэ корона гэдэг нөхөр чинь ажил хийхгүй шүү дээ тий. Гэхдээ одоо миний гол тавьж байгаа юм оркестр бүх юмыг дуурах хэрэгтэй. Бүх нотыг, дуучид бүх юугаа. Тэгээд тэр тоглож байгаа юм а бүгдийг нь ойлгож тий. Одоо хүмүүс чинь тэр юм хөгжчихсэн. Өө манай дуучид ингэж дуулж байгаа. Нөгөө тэр ласкала нөгөө юу чи ингэж дуулт юм биш үү? Одоо харьцуулах юм айгүй ихтэй болсон учраас амар хариуцлагатай. Мөн балетд адилхан шүү дээ. Өмнө нь багшаа тэгвэл яагаад одоо манад урын санд маань одоо тогтмол одоо шинэ балет өөр ингэж тогтмол орж ирэхгүй байсан юм. Энэ яг учир шалтгаан юунд байсан? Хийхэд одоо юу шаардлагатай байгаад байдаг? Тий. Яг хоо 90-ад оноос хойш бол одоо тэгэл нөгөө социализмын үед бол одоо яг дээрээс ингээл бүр бодлого хийгээл те одоо энийг тавина, тэрийг тавина гэх. Тэгээд улс нь мөнгөний яг
өгдөг байсан. Бүх ажиллах бололцоог нь хангачижсэн. 90 оноос хойш бол ерөнхийдөө ингээл би ч одоо өөр ингээл дүүрийн театрт концертмейстер хийж байгаа ингээл ажиглаад байж байгаа дээ шүү дээ. Одоо нөгөө манай театрыг ер нь альч дэлхийн театр биш шүү дээ, тэ. Улсын юунд бит одоо харьяанд улс тэрийг бүр онцгойлон анхаарах хэрэгтэй. Тэгээд тэр нэг дуур юм уу нэг балет тавихад ямар хөрөнгө вэ? Тэр хөрөнгийг бүр өгсөн шиг өгөхгүй бол нэг жижигхэн мөнгө өгчдөг. Тэрэнд нь ингээд тааруулаад хийхлээр ерөөсөө таарамж муутай одоо нэг л аль талаараа л нэг юм дутуул дулмаг юм гарна ш. Тийм болохоор зэрэг би одоо яг бодохдоо л ингээд өнөөдөр дүүрийн театрын уран сайхны бодлогыг авч явж байгаа хүний хувьд бол улс дүүрийн театр сонгодог урлагийг бүр одоо яг өөртөө бүр ингэж анхаарч амах ёстой. Энэ бол бүр бүх улсад тийм байна. Тэрийг эхлээд хийж. Тий. Тэгээд дараа нь одоо уран сайхны дуур одоо шинээр тавихгүй байна ингээд тэрэн дээр нэгдүгээрт байдаг. Хоёрт нөгөө яг тавих гэхлээр манад нөгөө боловсон хүчний асуудал гараад ирдэг. Жишээ нь одоо би бол одоо өөрөө дуурийн дулаачтай ажилтдаг хүн. Хоолоо тутна. Одоо манад ингээл турамдууд тавих гэхлээр калафи чинь маш олон жил дуулцсан, хоолойн тогтцсон. Тэгээд тийм дуучин дуулах хэрэгтэй. Турандот байна бас тийм ээ. Тэгэхээр зэрэг энэндээ манад тохирох дуучин юу байгаа вэ? Бид нар ингээл тенора бодол эхэлдэг байхгүй. Одоо жишээ нь манад өнөөдөр тенор хоолоо яг драматический тенор бол үнэхээр байхгүй. Манай энэ дуучид бол өөрсдийнхөө хоолойг одоо юу яагаал энэ залуу дуучид чинь яагаачгүй эрт ийм драматик парт дуулаад тэр чинь хоолой эвдрэх юм уу тийм асуудал. Тэгэхээр зэрэг боловсон хүчний асуудал. За одоо манай балет бас өнөөдөр боловсон хүчин аяйгүй тутмаг. Тэгэхээр зэрэг энэ ерөөсөө 90 оноос хойш манай одоо боловсон хүчний бодлого ерөөсөө алдагдсан. Энэ бол одоо бид нарт дээр бүр маш их мэдрэгдэж бид нарт айгүй бас ингээл алдагдах. Одоо манай бодлого алдагдахад бас ингээд юм байна. Боловсон хүчний бодлого. Өмнөх подкастуудад оролцож байсан уран бүтээлчд маань хэлж байсан л да. Одоо манай театрт нэгэн шаардлагатай одоо мэрэгжлийн удирдаач хэрэгтэй байна. Мэрэгжлийн найруулагч хэрэгтэй байна. Дээрээс нь манайх нэг системээрээ бас хитрхи удчихлаа. Одоо энэ системд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэсэн одоо тийм саналуудыг хэлж байсан л да. Тэгэхээр одоо яг энэ боловсон хүчин дутаад байна гэж. Тэгвэл яг энийг яг өөртөө хэрэгтэй байгаа одоо энэ шаардлагатай найруулагч нараа удирдаачаа бэлтгэхийн тулд манай театрын удирдлага одоо уран сайхны удирдаач нар чухам юун дээр яг ажиллаж байгаа юм болоо. Одоо Эрдэнэ булган найруулагч байхдаа 2 шав бэлдээд одоо Москвад сурч байгаа найруулагчаар тий. Одоо удирдаачаар гэхэлэр манайх дотооддоо бэлдэж байна. За тэгээд бас юунд одоо Солонгост нэг хөгж сурч байгаа гэх жишээ нь яг го бэлдэж байна. Гэхдээ энийг биш үү их оройтж бэлдсэн. Одоо тэд нар төгсөж ирнэ. Өшөө төгсөж ирээд тэд нар чинь нөгөө боловсрно. Энд дотор одоо чанагдсан шүү дээ. Хэрвээ үнэхэрийн одоо байглаас заяатсан авиастай бүх юмыг мэддэг хүн орж ирээд ингэхэд бол өөр. Гэтэл тэд нар чинь бас сурна. Одоо нэг нүгөө хэлэхэд одоо түрүүчээс ингээл удирдаач нар маань бас бид нар ингээл хамт суралцаал заримдаа гологдох ч асуудал гарна. Тэгэл одоо найруулагчгүй бид нар одоо найруулагчгүй олон жил явсан. Яг нь ерөнхий найруулагч байгаа л да. Гэхдээ бид нарт одоо дутагдаад байгаа. Одоо жишээ нь манай Ахмад дууч тийм үү Ахмад жүжигчд ирээд тэгдэг байхгүй. Хоолоо сайхан байна. Гэхдээ ерөөсө дүүр алга. Тэр бол ерөөсө тэр залуу хүмүүсийг ажилуулах механизм нь байхгүй учраас. Энийг бол би маш одоо даргуулаад хэлсэн найруулагч байгаа найруулагчгаа ажиллаач дээ. Энэ хүмүүсийнхаа нүд амыг хөдлөг, эднэрийнхаа шүүсийг шахаач дээ. Үнэхээр болохгүй байгаа байхгүй. Нэг одоо би хамаагүй намайг би бол одоо үнээр нь л хэлж байна. Магадгүй энэ байдлаас нөгөө үүдээд нөгөө олон сайхан бас дуучч маань театртаа ажиллахгүй байдаг юм болов. Тийм тэгээд одоо удирдаач гэхэлэр зэрэг удирдаач хүн биш дээ. Бид нарыг удирдах авч явах хэрэгтэй. Дуудчтай юм хэлж өгч чадах хэрэгтэй.
хэрэгтэй. Дуучтайгаа дуулуулах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо оркестрыг бүр атгасцсан байх хэрэгтэй. Ингээл тэгэл бид нарт бас ингээл гологдчихл бай. Гэтэ яг ингээл туршлагаараа явна. Гэтэл өнөөдөр манад бол тэгж болохгүй. Бид нарыг сургах хүн хэрэгтэй. Бид нарыг манлайлаад аваад явах хүн хэрэгтэй байхгүй. Тэгээд энээс болоод жишээ нь одоо яасан гадны удирдаачд ирдэг байхгүй. Ирээл дууч тэгдэг. Гэхдээ дуулахад ямар сайхан амархан байна. Манай оркестр чинь дуурахгүй ш дуурдгийн биш үү гэж хүмүүс тэгдэгтэй. Тэгэл манай оркестр 2 гартаа гэлдэг байхгүй. Үгүй байхгүй да. Ерөөсөө л тэрийг яг авч явж байгаа, удирдах байгаа удирдаач. Тэр дуучдын хаашаа хөдлөх үү, тэр доторх эмоц, одоо тэр юу хэлэх гэж байгааг нь гаргах найруулагч. Эднэр манлайлжж бид нар сайн юм гаргана шүү дээ. Энийг бол би ерөөсөө өөрөө зүгээр концертмейстер байхдаа ч хэлдэг байсан. Одоо ч тэрэн дээр айгүй асуудалтай. Дандаа ярьж одоо дандаа хэлж байгаа тийм. Тэгээд энэ дээр бол яг хөө бид нэр шинэ залуу хүмүүсийг дэмжих ёстой. Дэмжиж ажиллана. Гэхдээ тэр хүнийг хүн болгох гэсээр чинь бид нар өөрсдөө доошо унаад байна шүү дээ. Чанар маань унаад байна. Тийм биз дээ. Тэгэхээр зэрэг энэ дээр айгүй их бодолтой. Одоо ганц удирдаач биш ерөнхийдөө ингээд манай сонгодог урлагийн мэргэжлийн боловсон хүчин одоо дуурийн дуулаачтай ч бас ялгаагүй те их хвчлэн одоо бүх тэтгэртэй гараад эсвэл зарим нь бурхан болоод ингээд ерөнхийдөө боловсон хүчний бол нэлээд доогтолд орчихсон маяг дунд үе маань одоо байхгүй те эсвэл нэг эсвэл залуу болцсон эсвэл нэг эсвэл одоо ахмад уран бүтээлчд маань болцсон учраас яг ингээд дунд нэг юм ан цав үсээд одоо яг бид нар яг тэр хугацаанд нь явж байгаа юм болов уу гэж харж байгаа байхгүй. Тийм учраас одоо жишээ нь дуурийн дуулаач тэгэхэд бүгд залуу, цэл залуу. Тэд нарыг хамгийн гол нь одоо дээш нь аваа явчих. Тэд нарыг хөдөлгөх нөгөө хөдөлгүүр одоо хүчин байгаад энэ тэрийг хөдөлгөх юм хөдөлгүүр нь болоо тийм. Тэгээд манай дууч тэгдэг байхгүй. Одоо энийг ингээл дуулах гэхлээр ингээл байхгүй ингээл. Тэгэхээр зэрэг ерөөсөө л найруулагч за хөгжмийн театрын хувьд бол удирдаач бол бүр хамгийн бүр бест хамгийн мундаг байх хэрэгтэй. Биднэрт заагаад бид нарыг хөтлөөд бид нарыг бүр ингээд яв. Би яад бол дөнгөж төгсөж ирэл чулуун багш байлаа. Жамсрамжиг майстер байлаа. За одоо манай бүрэн бэх майстер, туулга майстер за тэгэл дундуур нь зөндөө олон гадаадын олон удирдаачтай ажилласан. Олон найруулагчтай ажилласан. Тэгэл тэндээс харж хахад ердөөсөө чадварлаг хүн хэрэгтэй байна. Чадвар. Олон хугацаанд багшаа бид олон сарын хугацаанд ингээ хөл хорионд суулаа шүү дээ. Энэ одоо ингээ тоглолтгүй дөрөн чадвар маань уран бүтээлч маань ингээ зогсонгүй байдал байлаа. Одоо тэгвэл одоо хөл хорион ингээд судлагдсан байгаа. Энэ үед энэ жилийн одоо хөтөлбөрт одоо хамгийн ойрын хугацаанд ямар тоглолтууд байгаа вэ? Хүмүүст бас мэдээлэл хүргвэл. Тий. Одоо бид нар хөтөлбөр хийгээд өстой нөгөө корона гээл нэг хаагаал нэг тэгээд ерөөсөн маш их юу яасан. Тэгээд яг нь 9 сараас бид нар чи 11 сарын 11 хүртэл овоо нээгээд бүр яатсан байсан шүү дээ. Тэгээд тэрний дараа 2 Чингис билетэн зарагдсан байсан. Сивил билетэн зарагдсан. 2 Дон Кихот тэгээ 2 Хунтнор эднэр бол бүгд билетэн зарагдаад тоглогддог. Хамгийн түрүүнд энэ өрнүүдээ одоо дуусгана. За тэгээд араас нь цөмөөхөө тоглоогүй. Тэгээд цөмөөхөө ч уг нь бол одоо шинжлэр тоглож. Тэгтээ нөгөө билетэн зарагдсан. Тэгээд тэрийг зохион байгуулж байгаа хүмүүс нь болохоор хүсэл тавьсан. Бид нар энийгээ тоглолцоо гэд. За цөмөөхөөгийн ингээ өрний асуудал. Тэгжээд бид нар нэг 5 сараас бол одоо яг өөрсдийнхөө үндсэн хөтөлбөрлүүгээ тий орно гэж одоо ингээд юугаа бас хийцэн ба. Гэвч одоо нөгөө яах нүг гэл тодорхой бас тий. Ер нь бол одоо тэгээд хэлэхэд 3 сарын 20-оос одоо сивилээр ингээд жишээ нь бид нар тоглолтоо нээж байгаа. Гэхдээ нөгөө 50% суудлалгасаад гэдэг. Уран бүтээлч хүний багшаа ар гэр одоо хань ижил маш чухал шүү дээ тийм ээ. Тэгээд таны одоо ингээм амжилттай яваагийн ер нь бас нэлээд их хувийг бас таны гэр бүлийн хүн эзлэх болов гэж бодож байна. Тийм одоо дөнгөж төгсөж ирэл одоо манай ээж аав нөхөр 3 за чи энэ том газар орлоо ажиллаа л хий. Тэгэл ерөөсө бус бүх арын бүх юмыг тэд нар бол даасан. Тэгэл би түрүү хэлсэн ш. Би өглөө ирээл шөнө явдаг гэсэн. Өглөө ирээл шөнө. Яагад бол би нөгөө тэр бүх дууруудаа мэдэх хэрэгтэй, судлах хэрэгтэй, сурах хэрэгтэй.
Тийм учраас би өөрийгөө маш олон одоо сараар тэрэн дээр. Тэгээд дараа нь тэрийг мэдсэн байхад надад сайхан би нөгөө дуучтайгаа ажиллах тий. Дуучинтай юм хэлчихэд өөр тэгээд яажсэн. Тэгэхээр зэрэг ар гэр бол урлагийн хүнд бол хамгийн чухал. Тэгэхээр би ээжээ аавдаа, би нөхөртөө хандаа маш их баярлдаг. Яг бол миний ажил хийх бүх болцоог хангаж өгсөн. Ямар санда намайг манай театрын тэгээд ар гэргүй хүүхдгүй хүн шиг л явдаг шүү дээ манай солонгоо. А тэрний хүч нь би бас өнөөдөр ингээд дуурийн театрт үнэлэгдээд тий өнөөдөр өөрөө мэрэгжилтэй өсөөд мэрэгжилтэй одоо дадлагчаад байж байна. За тэгээд би түрүүнээс хойш нэг чухал юмыг багш нь хэлсэнгүү. Ер нь альва мэрэгжил альва юмд шүү дээ сэтгэл хамгийн чухал. Хүн дуртай байх хэрэгтэй, сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо би чинь ингээл 30 жил ажиллахад чи янз бүрийн аран шинтэй, янз бүрийн хоолойтой, янз бүрийн одоо чадвартай тийм олон дуучинтай ажиллалаа ш. Тэгэхэд би тэр болгонтой би аюу зөв ажиллах хэрэгтэй, зөв сэтгэлээр ажиллах хэрэгтэй. Хэрвээ тэгэл за энэ одоо юмаа хийж ирдэггүй одоо ингээл намайг ингээл тогшуулаад ингэдэг шин. Үгүй би тэр хүнд би нэг талаар би үйлчлэгээний хүн байхгүй. Би юмыг сургах хэрэгтэй. Сургахтаа би зөв сургах хэрэгтэй. Тэгэл одоо дуучин маань ингээл за өнөөдөр би ингээл нэг дуудлага нэг цаг бичигдэн шин. Тэгээ айгүй сайхан сэтгэлээр орж ирэхэд би өөдөөс нь ядаргаа нөгөөдөг ч орж. Ингэх юм бол би тэр хүний өнөөдрийн ажиллах хамаг урам зориг бүх юм унтрааш. Би хичнээн ядарсан, хичнээн дуртай, дургүй байсан ч гэсэн би ажиллаа хийх хэрэгтэй. Сэтгэлтэй байх юм бол бүх мэрэгжил, бүх юмд бол ингээд аяндаа тэр вэ штэ. Өгөөж өгдгийг. Та ганц одоо өөрөө биш одоо гэр бүлэрээ одоо энэ сонгодог урлагт одоо хүчин зүтгэж байгаа тийм ээ. Тэгээ энэ олон жилийнхаа одоо ингээм амьдралыг цаг хугацааг ингээд зориулахад яг тайзан дээр харахад бол нэг л сайхан уран бүтээлч те нэг л гой тоглолтын ард ингээд гардаг. А яс юм дээр яг цаана тухайн хүний одоо хувийн амьдрал одоо амьдралын баталгаа нөхцөл байдал одоо яг хэр байдаг юм бэ? Амьдралын баталгаа бол яг бидний хувьд бол муу шүү дээ. Муу байсан. Гэхдээ би ерөөсөө тэрийг одоо би байргүй ч гэдэг юм хамгийн түрүүнд бид нарт одоо байр оронгүй. Би одоо байргүй байж байгаа ямар санда 50 нас хүрээд одоо тусдаа гарлаа гэд инээжсэн. Үнэхээр тэглээ гэхэд би нөгөө өөрөө энэндээ дуртай учраас нэг одоо тайлбар хэлээл ингэдэггүйсэн. Үнэхээр одоо ингээл өнөөдөр манай одоо гэр бүлийг толгойлж байгаа хүмүүст бол хэцүү шттэ. Цалин маш бага. Бид нар байр авахд тий одоо жишээ нь байрны зээлэнд одоо сар болгон мөнгө төлөе гэхэд бид цалин хүрэхгүй шүү. Тэгэхээр зэрэг үнэхээр энэ тэр тал дээр бол хэцүү хэвээрээ л байгаа. Гэхдээ хэрвээ одоо мэрэгчлээ үнэнч байгаа, сэтгэлтэй байгаа л бүтээгээл ах юм бол бас одоо хүнд нөгөө сайхан юм ирдгийм билээ шүү. Би багш нь одоо ээж автайгаа хамт амьдарч байгаа л тэгэл одоо нэг байрны зээлэнд байхад би нөгөө олон конкурсны шагналын одоо миний дуучнаар те одоо шагналаасаа ингээд нөх хувь өгдөг ш. Тэрэн дээр суурлаад аав ээжээсээ суурлаад би ингээд байртай болсон. Тэгэхээр зэрэг хүн юмдаа зүтгэж яхад арайхны юм бас ирдгийм байлаа. Энэ гавьяа шагнал бүх юм чи ингээд дагалтаад ирдэг. Зүгээр яг урлагийн хүн ялангуяа өнөөдөр манай театрын хувьд бол одоо үнэхээр тэр нөгөө баталгаа, амьдралын баталгаа бол жоохон муу. Яг энэ хүнтэй хэлэх. Та олон жилийн хугацаанд ингээ яг багшийн мэргэжлэр бас ажиллаж шүү дээ тийм ээ. Тэгээ олон ч хүүхдтэй ажиллаж үзлээ. За ингээд харахад энэ өндөрлгөөс одоо ингээ харахад ерөнхийдөө яг хүний нөгөө урлагийн авьяас удан бас өвлөгдөж үлддэг үү. Тэгээ олон хүүхдтэй ажиллаж байсан юм чинь бас харагдчихл байсан баг тийм. Тэгээ дээрэс нь мөн багш байхын тэр нөгөө сайн сайхан тал нь бас юу юм бэ? Тийм түрүүн багш нь чиний нэг асуултанд бас ясангүй. Би одоо нөгөө бас хажуудаа нэг төгөлдөр хуурчтай байгаа шүү дээ. Миний охин одоо төгөлдөр хуурч бас дөөр үчгийн театрын Самдангийн нам тий. Самдангийн нам. Тэгээд бас ийм одоо битэр чин цалин тий ямар үлээ тий. Тэлээч гэсэн би бас хэлдэг байхгүй зүгээр. Яг бол тэр хүн чинь одоо Америкт олон жил ажиллаж байгаад ирсэн. Өөрийгөө үнэлүүлж ирсэн хүн чинь энд ирээд жоохон гэл юу вэ? Ямар цалин дээр байт юм бэ? Тэгээ би олон жил ингээ яваад ирсэн. Зүгээр
одоо тэгээд цаг сайхан болохоор гоё болно. Бид нар үнэлэгдэж эхэлнэ. Хамгийн түрүүнд үнэлүүлэхийн тулд өөрөө эхлээд үнэлэгд. Өөрөө сайн бай гэж ярьдаг. За багш байхын хувьд бол одоо урлагийн хүн байна шүү дээ. Ингээд би их замбраагүй ярьчлаа. Урлагийн хүн ер нь бас өвлөгддгөө яалтчгүй. Одоо жишээ нь миний аав хөгжмийн зохиолчулаа гэхэд би төвлөрд уурчилсан. Тэгэл би охиныгоо ингээл жоохонд нь ажилласан чинь ер нь авьяастай байна. Тэнгүүд л хөгжмөлөө. Тэгэхээр энэ бас өвлөгддөг. За урлаг бол мэдээж өвлөгдөхөөс гадна дээрэс нь тэр одоо заяасан авьяасыг за маш их хөдөлмөрөөр бий болгоно да. Хөдөлмөр бол бүр өстой маш хэрэгтэй. Хичнээн сайхан авьяастай, хичнээн сайхан хүмүүс одоо өнөөдөр ингээл замаасаа чадахгүй хөгжимчин болж чадахгүй явсан хүмүүс зөндөө байна шүү. Тэгэхээр зэрэг авьяасыг хөдөлмөр хэрэгтэй. Тэгээд ингээд олон жил багшлал ингээд харж байхад ер нь бол ихэнх одоо манай хөгжим бүжигт орж байгаа хүмүүс бас дандаа нэг тийм одоо ээж аав ч юм уу эмээ өвөө дандаа тийм урлагийн хүмүүс бас их байдгийн шүү тий байдгийн. Энэ бол тий яг ер нь бол яг авьяас бол байглаас эцэг эхээс заяадаг. Тэрийг бол бид нэр өөрсдөө маш сайн тэтгэж дандаа усалж юугаар услах хөдөлмөр бас дахиуд бас дээрэс нь ухаан хэрэгтэй юм аа тий. Толгой. Таны багш Монголын сонгодог урлагт одоо оруулсан хувь нэмийг бол хүн бүр бас сайн мэдж байгаа. Гэхдээ яг цаашдын маань одоо энэ хөгжилд одоо өсөлт дэвшилт энэ агцанд таны одоо оруулж болох үз одоо хувь нэмэр дахиад юу байгаа вэ? Дээрээс нь таны зорилтуудаас өөр хуваалцвал. За одоо тэгэл энэ нэг уран сайхны удирдагч гэдэг албан тушаал бол үнэхээр урын сан одоо урын одоо дуучид, хөгжимчид, балетын бүжигчид бүх хүмүүсийн тий одоо урын санг хариуцж байгаа хүн. Тэгэхээр зэрэг энэ дээр би тодорхой их сайн бодлогонд нь үг хэлээ сайн өгч явах хэрэгтэй. Одоо би чинь юу яаж байгаа ш нөгөө нот харж тоглодог гэсэн бол одоо айгүйх А4-ийн цаастай их сууж байгаа ш нөгөө тиймч бодлого ийм ч ийм юу хэрэгтэй гэл те яалтчгүй энэ аль бол бас нэлээд одоо толгой ажилуулах аль юм бэ лээ тий. Тэгэл одоо аль болохоор л би нөгөө дэлхийн стандарт гэдэгтэл төхүүлэхийн тулд одоо наацх нь зүгээр сургуулаа их чанартай болох хэрэгтэй бид нар. За яг ба биднэрт одоо цалин хүс бол өнөөдөр улс маань хэцүү юм те. Бид нар тэгж хахад дээрэс нь ингээл за цалин багтаа цалинд нь тааруулж ажиллана гэдэг шиг тэгж болохгүй. Аль болохоор би одоо сургуулаа их сайн хий гэж байгаа. Би нөгөө өөрөө дотор нь чанагдсан учраас тэгэл дуучдыг нэг нот битгий алдчих дуул. Тэгэл концерт мастеруудыг та нар эднээсээ шинэ ингээл одоо мэрэгжлийн талаас нь л би их одоо сайн үгээ их дуургая л гэж бодож байгаа яг. Тийм. За ингээд өнөөдрийн маань дугаар өгөр одоо өндөрлж байна. Миний урилгыг хүлээн авч өнөөдрийн маань ингээд подкастт зочноор олж оролцсон багштай маш их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд мөн шин томилогдсон ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд манай хоёрдны хийж байгаа энэ нэвтрүүлж байгаа энэ юу бол надад их таалагдж байгаа. Энэ бол би боддгийн манай ялангуяа манай залуучууд, манай уран бүтээлчид, дуучид заавал тэнд нэг хөгжимчин ярьж гэн гэлгүйгээр бүгдийн сонсоосоо гэдэг. Би ерөөсө дуучид руугаа дандаа бичдэг. Энийг бүгдийн сонсороо та нар. Бүгдийн сонсороо. Дандаа мэддэхгүй мастер классууд, мэддэхгүй хүнд айгүйх юм өгж байгаа шүү. Би өөрөө бүгдийг сонсдог. Тэгэхээр зэрэг бид нар бол амьдралдаа дандаа л сурч яддаг юм чинь те. Тэгээд энэ нэвтрүүлэгтээ ингээд оруулсанд баярлалаа. Хэрвээ одоо үзэгчдээсээ бас хүлцэл өчье. Та нарын одоо оюутныхаа асуултанд яг бүр оновчтой хариулаагүй ч магадгүй бид нар ч нөгөө ярианд хүмүүс тийм. Гэхдээ энэ нэвтрүүлэгт орсонд одоо оруулсанд маш их баярлалаа багш. Тэгээд ямар ч байсан нэг хүмүүст ойлголт өгсөн байх гэж бодож байна. За баярлалаа. Ингээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Түр баяртай.